Хүүхэд хохирсон бол яаж хүүхдийн эрхийг хамгаалах вэ? Хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгдөг. Нөгөө дээрлэхэд гадуурхалт одоо тиймэрхүү маргаан бол ер нь бол баг гардаг. Сургууль дээр болж байгаа бүх маргааныг л одоо гадуурхалт дээрлэлт гэж үзэж болохгүй. Үүрэг хариуцлагын талаар ер нь одоо лекц одоо яриа хийдэг л дээ. За намайг Бадгарын Батлгэр гэдэг. Одоо Цонжиг гибер сургуулийн хуулийн зөвлөх хийдэг. Эрх зүйч докторант ийм хүн байгаамаа. Яг сургуулийн дээрлэхэл сүүлийн үед бол мэдээж нийгмийн аюул том асуудал болж байна. Одоо манай зөвхөн Монголд ч биш одоо гадаад улсуудад ч гэсэндээ ер нь бол дээрлэхэлд гадуурхалт тэгээд нөгөө хүүхдүүдийн хоорондын жижиг маргаан эднүсийг бас аюул сайн ялгаж үзэх хэрэгтэй л дээ. Тэрнээс биш бүх юмыг сургууль дээр болж байгаа бүх маргааныг л одоо гадуурхалт дээрлэхэлт гэж одоо бас үзэж болохгүй. Тэгэхээр энэ эднүсийг л одоо нөгөө сургууль дээр ажиллаж байгаа баг эднүс л тодорхойлж зөв тодорхойлж тэгээд тэр тодорхойлсныхоо дагуу зөв арга замаа сонгох хэрэгтэй. Яг сургууль дээр ийм асуудал гарлаа гэж над руу бичдэг. Эсвэл манай сургууль дээр та хүрээд ирээч гээд тэг хурж ирэхлээр багш нар эднүс одоо сургуулийн алба эднүс манай дээр нэг иймэрхүү асуудал гарлаа. Ямар гач шийдэл байх вэ? Энэ хүүхэд хохирсон бол яаж хүүхдийн эрхийг хамгаалах вэ? Цаашид ийм одоо зөрчил дутагдал гарвал цаашид давтагдуулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ? Хууль эрх зүйн орчин ямар вэ гэдэг талаас нь асуудаг. Тэгээд би тэдгээр одоо Монгол Улсын хууль дүрмд заасан одоо тийм хамгаалалтын арга хэмжээ тэгээд энэ эрсдэл хэрвээ гарсан бол энэ эрсдлээс дахин гаргахгүй тулд хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгдөг. Ер нь бол улиралд нэг удаа багш нарт ялангуяа ер нь сүүлийн үед бол одоо хүний эрх гэж ярьдаг. Гэтэл эргээд хүний эрхээ дагаад үүрэг хариуцлага гэж байдаг. Үүрэг зөрчижүүл хариуцлага байдаг. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулиас ахуулаад үндсэн хууль дээр Монгол Улсын иргэнд 8 үүрэг байдаг. 4 үндсэн үүрэг байдаг. Дээрээс нь одоо энд ажиллаж байгаа багш ажилчид бол мэдээж ажилтан байгаа. Нөгөө талаасаа удирдлагууд бол ажил олгож байгаа. Ажил олгогч үүрэгтэй, ажилтан үүрэгтэй. За дахиад энд сурж байгаа сурагчид бас үүрэгтэй. Сурагчдын эцэг эхүүд бас үүрэгтэй гэдэг. Ер нь үүргээ аягүй сайн мэдвэл бас энэ үүргийн зөрчил гарахгүй, үл ойлгоцол гарахгүй ийм байх юм болов уу гэж бодоод би одоо үүрэг хариуцлагын талаар ер нь одоо лекц одоо яриа хийдэг л дээ. Мөн Монгол Улсын хууль байдаг л да хүүхд хамгааллын тухай хууль гэж байгаа. Хүүхд хамгааллын тухай хуулийн 23 дээр бол яг хүүхдийн зөрчил хүүхдийн ийм гарсан бол хэрхэн ажиллах талаар хууль тодорхой зааж өгсөн байдаг учраас тэр хуулийн дагуу ажиллана. За би өөрөө бас энэ сургуулийн эцэг манай хүүхэд одоо энд 2 дахь жилдээ сурч байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол ямар ч асуудал гарсангүй. Дээрээс нь би өөрөө бас сард нэг удаа ирээддэг хүүхдтэйгээ ярилцдаг. Тэгээд багш нартайгаа холбоотой байдаг. Багш нартай бас асуудаг. Ингээд багш эцэг их сургуулийн удирдлагын гурвалсан харьцаа аюул сайн байвал ийм асуудал бол гарахгүй. Тэгэхээр зөвхөн сургуульд өглөөгээд хүүхдээ орхиод бас ингээд орхигдуулаад хүүхдээ анхаарал халамж тавих юм уу тийм юм байвал бас хүүхд чинь нөгөө додгошоо яваад ингээд бас болохгүй байгаад байдаг ийм тал байдаг. Тэгэхээр манай сургуульд өгөөд тэгээд эцэг их багш сургуулийн удирдлагын гурвалсан харьцаа бол аюул сайн байдаг учраас эцэг их өөрөө тэрэнд оролцоод явал энэ дээр бол ямар ч асуудал байхгүй гэдэг талаас нь бол сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ сургуульд орсноор хүүхд өөрөө бие дааж сурж байна. Бүх өдрийн бүх юмаа бол хуваарлаад ингээд зөв хийдэг болж байна те. Гэртээ очоод аав ээж ах их чиднүүсээ хүндлэл хүртэл өөр үүдэг. Яг гэвэл 5 хоног эндээ найз нөхдөг байдаг. Яг гэртээ очоод 2 хоног бол гэр бүлийнхэнда цаг зав зарцуулдаг ийм байдаг. Гэт манай хүүхд бол ямар ч байсан 2 жилийн хугацаанд бол эрс өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлт гэдэг сайн тал дамгайлсан одоо ийм өөрчлөлт сайн өөрчлөлтүүд бол аягүй болсон л гэж бол би эцэг хүний хувьд хардаг. Одоо тэгээд би бол энэ 12 төгсдөл ямар ч байсан хүүгээ бол энэ сургуульд явуулна гэж боддог. Эцэг эхчүүд та бүхэн ч гэсэндээ манай сургуульд одоо ингээд сонгож ороод ирвэл айхайцгүй. Тэгээд яг IT тал руугаа чиглэсэн хүүхдүүд өөрийгөө хөгжүүлсэн, өөрийгөө боловсруулсан, өөрөө эрдэм мэдлэгтэй болох ийм их хүнсийг тавих ийм л сургууль манай сургууль байгаамаа. Тэгэхээр энэ сургуульд хүүхдээ өгөхдөө бол одоо харамсахгүй л гэж хэлмээр байна. Тийм. Монгол улсыг ирээдүйн боловсон хүчин, Монгол улсыг хөгжүүлэх залуу үеийг энд бүрдүүлж байгаа. Гэхдээ хамгийн гол нь зөв монгол хүн болох талаас нь одоо манай сургууль бол бас энэ тал руугаа бол нэлээд төлхөө анхаардаг. Ийм л байна. Тэгэхээр зөв монгол хүн болохын төлөө, Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө, Монгол улсад ирээдүйн боловсон хүчин бий болохын төлөө одоо манай сургууль бол хичээн зүтгэж ажиллаж байгаа. Энэ сургуульд ажиллаж байгаа багш ажилчид эднээс бол хүүхдийн эрхийг хангахын төлөө, хүүхдийн эрхийн зөрчил гаргахгүй төлөө одоо маш сайн ажилладаг гэдгийг л хэлмээр байна.